Манай төсвийн доктортой байдлын зөвлөл гэж их зөв байгуулагдаж тэгээд бас төсвийгөө доктортой байлгачих санаатай нэлээд ажиллаж байгаа. Би ч бас заримтай нь уулзаж саналын сонсож зөвлөгөө авдаг. Тэгэхээр энэ байгууллага маань харин одоо нэг зөвлөдөг одоо нэг нохоогоор бол нэг жижиг хав шиг амт хуцаал тэгэл дуунж хөрдгөө нэг тийм л чадваргүй потенцгүй юмтан болчиход байна л да. Одоо тэгэхээр дэлгэр сайхан дарга өмнө нь инх хоёр дарга байсан. Энэ дэлгэр сайхан дарга надад ямар асуулт байгаа вэ гэхээр бидний төсвийн тогтвортой байдлыг эвдсэн ямар хуулийн төслийг хуралд орж ирэв. Та 1 2 3 4 гээд нэг хэлээд хийч. Би нэг жишээг нь хэлье. Сая энэ Тэмүүлэн гишүүн хэлж байна. Хүн төсвийн тогтвортой байдал гэж баахын баталчаа тэрнийгээ эвдэлсэн хууль оруулж ирээд байхаар чи одоо яаж тогтвортой байх вэ? Тэгэхээр та надад энэ яг 20 энэ өнгөрсөн юу вэ? Намраас хойш хавраас хойш 25 онд жишээлх юм бол төсвийн тогтвортой байдлыг эвдэх ямар хуулиуд орж ирв. Сая нэг ганц хууль орж ирсэн шүү дээ. Ер нь улсын хурлын гишүүд гадаадын зээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг нэртэй төсвийн тогтвортой байдлыг эвдэлсэн хуулийг санаачилж болохгүй шүү дээ. Тэ оруулж ирээ баталсан шүү дээ. Одоо дахиад нэг Польшийн 50 сая гээд нэг зээл явж илээ. Тэн дотор бол жишээ нь Эрдэнэтэд намайг Эрдэнэтэд сонгогдсон тэр үед авсан зээл байлаа. Тэр үйлдвэр нь босоочгүй хогны үйлдвэр. Дахиад нэг 9 сая евро бичсэн явж илээ. Гэх мэтчний гадаадын зээл гэдэг байгаа юм чинь эсвэл өөр бусад үзүүлэлтүүдийг нь өөрчилсөн яг ямар юм байна та нэг 1 2 3 4-гээ хэлээтгэхээ би тэгээд юм тодруулж бас асуух гэдэг байгаа. Одоо та нар сүүлд тэр Алтан шагаан нарын гишүүдийн санаачилсан хууль ерөөсөө их хурл дээр ийм хууль хэлцэж болохгүй. Би бол байнгын хорон дээр саналаа хэлээд би гараад явсан. Одоо энэ өмнөх юм эвдэлж байгаа хууль оруулж ирэхээр би бол хэлцэх асуудлаас хасаад өгөөч хийж гуугаад хасахгүй болохоор би тэр хуралд суудгүй. Тэгэхээр хуралд хасалсан гэж хэлээд байх юм бас. Ер нь одоо энэ нэг үндсэн хууль зөрчсөн хууль өмнөх одоо баталсан хуультайгаа зөрчилдсөн эсвэл их хурлын гишүүдийн санаачилж болохгүй хууль энэ төрөг бол оруулмааргүй л байх. Одоо энэ жавхлан хийс ажил гэж би харддаг. Өөрөө юм оруулж болохгүй болохоор хэдэн гишүүдийн хүзүүнд нь угалж тавиад тэгээ одоо ингэж юм сүйдэлтгэ болмоор байна. За та нэг 1 2 3 4 гээд хариулт хэлээд. За тийм ээ, яг бидний тайланд дүгнэлт хийсэн Монгол Улсын их тамгын газрын шинжилгээний хэлтсийн дүгнэлтэн дээр ч яг тийм өгүүлбэрүүд байгаа. Та бүхний хийж байгаа ажлын хэрэгжилт нь яахын, юугаар хэмжих гэдэг асуултуудыг бол тавьсан байгаа. Тэгэхээр бид нар яг хуулиараа нэг ийм хязгаарлагдмал байдалд байгаа юм. Манай зөвлөл нь хамтын шийдвэр гаргалтаа өгөөд зөвлөлийн шийдвэр нь зөвхөн дүгнэлт зөвлөмж байна л гэсэн ийм. За тэгээд дүгнэлт зөвлөмжөөр холбогдох газруудад хөрвүүлдэг ийм механизмтай. Манай дүгнэлт зөвлөмжийн дийлэнх нь улсын хурал буюу 90% нь улсын хурал дээр очиж байгаа. Нөгөө макро эдийн засгийн таамаглал бол засгийн газар дээр очиж байгаа. Тийм учраас бид нар яг дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг яаж үнэлэх вэ гэдэг дээр бол яг улсын хурлаас гарсан шийдвэр гаргалтаар нь үнэлэх үү, эсвэл засгийн газрын оруулж ирсэн төсвийн дараа жилийн төсвөөр нь өгөх үү, өмнөх жилд бидний өгч байсан зөвлөмжийг төсөвдөө сусгаж өгснө үгүй юу гэдгээр үнэлэх үү гэдэг ийм гаргалгаануудыг бол хайж байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ яг үнэхээр хэрэгжилтийг үнэлэх ийм хувилбар бол гаргах нь зүйтэй юм байна гэдэг дээр бол санал нэг байна. Гэхдээ энэ хувилбар дээр бид ярилцъя. Хууль эрх зүйн орчны хувьд бол биднэрт яг нэгдүгээрт нэг яг өнөөдөр үйл ажиллагааны хувьд бид нар харьцангуй яг бүх зүйл тамгын газар эдээс хараат байгаа болохоор шийдвэр гаргалтууд нэг юм хурдан явахгүй байгаа тал байна. Хоёрдугаарт энэ дүгнэлт зөвлөмжүүдээ бид үнэлэхдээ яаж дүгнэлт зөвлөмж үнэлэх вэ гэдэг тийм аргачлалыг өөрснөө тусдаа боловсруулж өөрсөндөө гаргаж авах нь зүйтэй. Тэгжээж тэр аргачлалаа дүрм журм байдлаар батлуулж авах уугүй юу гэдэг ийм л зүйл харагдаж байгаа юм. Тэрээс яг бусад банах бие даасан байгууллага биш учраас тэр 2013 онд гаргасан тэр байгууллагын үнэлгээний тэр стандарт журмын дагуу үнэлж чинь гэхээр бас биш болно. Тэрний тулд эсвэл бид нар бие даасан байгууллага юм уу эсвэл ядаж төсвийн шууд захирагч болж иж
энэ асуудлаа тэр байгууллагын статусын түвшинд үнэлэх юм байдалтай болчиход байгаа. Тэгэхээр бид нар хуулинд ийм хоёрдмал заалттай байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Гэхдээ энийг бол ойлгож хүлээж авч байна. Цаашдаа бид нар ямар нэгэн байдлаар өөрснөө тодорхой хэмжээний өөрсний үйл ажиллагааны дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг үйл ажиллагааны үр дүн гэсэн хоёр чиглэлд үнэлгээ хийж дараагийн жилийн тайлангуудад анхаарал тусгаж оруулъя. За ер нь төсвийн доктортой байдлын тухай хууль маш их өөрчлөгдөж ирсэн гэдэг түүхийг бол та бүхэн мэдж байгаа. Тэр нь бид нар энэ хуулийг хэрэгжүүлж эхлэнээсээ л хойш байнга төсвийн доктортой байдлынхаа тухай хуулийг эвдэж ирсэн. За мэдээж сайн өөрчлөлтүүд байсныг бол үгүйсэхгүй. Гэхдээ төсвийн гол дүрмүүд, төсвийн өрийн таал бүгдийг өөрчилсөн. За бидний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 3-4 гол өөрчлөлтийг нэрлэж хэллээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр тул түрүүн Тэмүүлэн гишүүний дурдсан 2024 оны 8 сард орж ирсэн төсвийн тодтголыг дагалдуулж орж ирсэн тэр төсвийн дүрмүүдийг яг халангуяа хоёр гол дүрмийг нэвтсэн энэ өөрчлөлт бол Монгол улсын төсвийн доктортой байдал, төсвийн бодлого, төсвийн мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн доктортой байдлыг алдагдуулах гол том нөлөөг үзүүлсэн юм өөрчлөлт байсан. За хоёрдугаарт 25 оны 7 сард орж ирсэн бид нар төсвийн доктортой байдлын тухай хуулийн сайжруулсан өөрчлөлт байсан. Дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийг 3 сарын дотор өөрчлөх болохгүй буюу ядаж байнга өөрчлөгддөг дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийг тухайн жилдээ төсөв батлах хүртэл доктортой хадгалах юм боломжтой байсан энэ зүйл бол 7 сард орж ирсэн хуулиар нэг удаагийн шин чанартай гэсэн байдлаар өөрчлөгдөж дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийг өөрчлөх орон зайг нээж өгсөн энэ хууль бол анх удаа хэрэгжиж эхлэхэд өөрчлөсөн ийм харамсалтай өөрчлөлт байсан. Цаашдаа бол бид нар дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийг ягштал барих, баталсан дунд хугацааны өрөөний мэдээллээ төсвийн тодтгол, төсвийн төслийг дагуулж өөрчлөгдөхгүй байх юм зүйлийг хийх ёстой гэж бодож байна. За гурав дахь нь бол саяны таны дурдсан гадаад зээлийн ашиглал дүр ашгийг нэмэгдүүлэх тухай тодорхой нэр бүхий 25 гишүүний 12 сард өргөн барьсан энэ хууль бол маш осолтой хууль гэж бид өөрсдийн зүгээс харж дүгнсэн. Төрөний мөнх соёл гишүүний хариуцлаган дээр нэмээд хэлэхэд бол энэ хуулийг хэрвээ хэрэгжүүлвэл бид төсвийн гадуур дахиад төсөвтэй болох. За төсөвт тодорхой хэмжээний ийм цул орон зайг үүсгэх энэ боломжийг нээх юм маш том хохиролтой юм хууль байх юм боломжтой харагдж байгаа. Дараагийн хуулиуд дөрөвдөх нь гэж дурдвал сая өргөн бариад буцаан татагдсан татврын эрх зүйн орчинтой холбоотой энэ өөрчлөлтүүд байгаа. Татврыг бол бид нар хувийн хвшлийг дэмжих, төрийн оролцоог бууруулах чиглэл татврын реформ хийх ёстой гэдгийг дэмжиж байгаа боловч татврын өөрчлөлтүүдийг өмнө явсан бодлогоодыг харж эдийн засгийн нөлөөлийн тооцоолгүйгээр огцом өөрчлөлт хийвэл макро эдийн засгт болон төсвийн орлого талдаа аль алинд нь эрсдэлтэй байх учраас иймэрхүү огцом өөрчлөлтүүдийг нэлээд тооцоо судалгаатай үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн ийм байдалтайгаар харж байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээд төсвийн доктортой байдлын зөвлөлчин болвол ингээд зөвлөмжөө гаргаад өгөөл байгаа юм л да. Тэгээ манайх юу байх вэ? Энэ засгийн газар тэрнийг авахгүй байна. Одоо засгийн газар ч хийж одоо бас аль засгийн газрын ч мэдэхгүй. Хойрхон 3 солигдод явчлаа. Тэгэхээр одоо чинь ерөнхий сайд чинь учрал болцсон. Сангийн сайд нь хин чөлөө нэг нөхөр болсон. За одоо ингээд энэ төсвийн хин Наранбаатар дарга манайх чинь төсвийн байнгын хороо байхгүй. Тэгээ ядаж манай байнгын хороо манаачаг хиймээр байна шүү дээ. Ямар манаачаг вэхээр төсвийн доктортой байдлыг эвдлэн сүйтгэхэд байгаа хуулийн төслүүдийг өргөн барихыг өргөн барин л үстэй энэ дээр хилцэхгүй буцаадаг баймаар байна шүү дээ. Би яг тэр танд ч байх. Би бас энд хэлсэн шүү дээ. Энэ алтан шанган нарын гишүүд чамаас тэр гишүүдийн бурууч гэж байх. Тэгээ хүзүүнээс нэг юм дүүжлээд явууч гэж тохирсон юм тэгэл оруулцдаг. Энэ ингээд тэр гишүүний асуудал биш Монгол улсын төсвийн доктортой байдлыг эвдлэн сүйтгэж байгаа асуудал. Тэмүүлэн гишүүний